За өнөөдөр энэ хамт өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төсөл орж ирж байгаа. Нэг нь төсвийн доктортой байдлын тухай хууль, нөгөөх нь нэмэн үртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулахаар орж ирж байгаа. За нэмэн үртгийн албан татварт өөрчлөлт оруулж ирэхэд та санаж байвал бид нар 1 минутаа нэмээ авчих шүү дарга. 2025 оны 11-р сарын 14-ний өдрөөр өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт оруулахдаа Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр, ардсан намын мөрийн хөтөлбөр иргэдийг бас энэ татврын дарамтнаас одоо буулгая. Татврын дарамтыг иргэдэд үзүүлэхэ болио гэж нэмэн үртгийн албан татврыг шатлсан маягаар оруулсан. Ингэхдээ дунд болон бага орлоготой иргэдэд зориулж 0-оос 500 мянган төгрөгийн худалдаа авалтын хувьд буцаа олголтын 100% болгоё. 500-аас сая төгрөгийн худалдаа авалтын хувьд 50% болгоё. Саяас дээшээ бол нөгөө 20% нь олгоё гэсэн ийм системийг шатлсан маягийн системийг нэмэн үртгийн албан татврын тухай хуулийн 15-2-1 дээр оруулж ирээд баталсан. Энэ чинь 2025 оны 11 сарын 14-ний өдөр. Өнөөдөр жилч болоогүй бид нар эндээс ухрах гэж штэ. Баталсан хуулиасаа. Тэг яагаад энэ 27 оны энэ төсвийн хүрээгээ 28-29 оны энэ төсвөлийн тухай хуулиа батлагдсан хуулийнхаа хүрээнд оруулж иж болдгүй. Эдийн засгийн сангийн сайд байна, эдийн засгийн хөгжлийн яамны сайд байна, төсвийн доктортой байдлынхан байна. Бүгдээр хариулчаарай. Энэ хуулийг одоо өчнгүү болгох гэж байгаа зорилт чи юу юм? Төсөвчин тасарчаад байгаа юм уу? Мөнгөгүй болчиход байгаа юм уу? Иргэдийн кармаг дандаа нэг тэмтэрхээ болчихооч. Тийм үстэй. Тэгэхгүй тэгээ одоо нэг хууль нь уул нь 10 сарын 1-ээс хэрэгжих ёстой байсан. Хэрэгжихээс өмнө одоо ингээ өчнгүү болгонгээ оруулаад ирэх юм. Тэнийг бол гайх чинь тэгээд гурвуулангаас нь ямар зорилготой нэг оруулж ирсэн гэж асуучаад тэгээд тодруулъя. За 5 номер. За бид нар нөгөө урсгал зардлаа их жоон тооцоогүй нэмчихсэн. Багш эмчнэрийн цалин эх онд 2 их найд нэмэгдэнэ. Энэ хэрвээ энэ хууль одоо хүчин төгөлдөр мөрдөөд 20% буцаалтыг 50% болгочих юм бол багаар утгад 1.8 их найдын орлого тасрах гэсэн үг. 1.8 их найдын орлого тасрахад нөгөө талд 2 их найдын нөгөө багш эмчнэрийн цалин тэтгэвэр нэмэх асуудал байхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бүгд яг энэ өнцгөөс нь одоо бүгд яах вэ? Цалин тэтгэврээ нэмэх үү? Эсвэл энэ өөтөө буцаан олох уу гэдэг л шийдэл байхгүй юу? Бидний нэг орлогын хэмжээ маань хүрхээ болоод байна шүү дээ. Хүрэхгүй болчиход байна. Хөрөнгө оруулалт эх онд 27 онд шинээр хөрөнгө оруулалт нэг төрлийн хөрөнгө оруулалт байхгүй. Одоо явж байгаа урсгал зардал нэг 3.6 дутуу байгаагаас нэг 2 их найдыг санхүүжүүлж чадвал их юм. Хэрвээ энэ 1.8 их найдын өөтийн буцаа олголж явчихвал эх онд үргэлжлэж байгаа хөрөнгө оруулалт ч байхгүй. Зөвхөн бид нар нөөтөө